Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгдэл байгаа юм. Гоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мууг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлнэ. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway-гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа ирхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андре Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай цахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээд ир. Чамд зохих хувцас сонгоод өгье ноён тал. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцас бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андре Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талагч нь мас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцасч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хэн таалагдаж байна? Элигаас надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гөрөө. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч муу юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрс лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Хохгүй.
Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ирэг. Яа. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ястай энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Өсвүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ирэг. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангай танд их хууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Хаунгард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангай их хууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугалж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шилдэг хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэхүү. За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шөрмөс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм яалгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх, тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод их хэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гисэн Андре Баан захиалга өгнө. Мэдлээ. Ноён талх үнэхээр гоё биетэй юм аа. Каменбер бяцлаг.
Урд нь наашаа. Юу дуугарсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хүрэмтэй юм аа. Хүрмээ өгчих жаала. Чи энэ хүрмээр дутхгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Баттай хэлчихье. Игдүүтэй юм аа. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяслаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь хаанаас гараад ирвэ? Хөтөлгөл бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэй үстэй. Чамайг заасан уу? Битгий бусдын хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хойлаашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хойлоо танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг ингэдэг. Каменбер бяслаг. Каменберг нэ. Чи нэг алдартай үнэртэй үсттэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. За юу? Сайн уу наадуудаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяслаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтөө авцгаая. Бяслага. Хэцүү байсан байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг. За юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзчил байна шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олгох та. Би чанд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяслаг юм байж тээ. Ичүүл байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтанд тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Эмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгээ хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За хүрмээ тайлж хэлүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэггүй. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасаа суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээс өмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Каменбер шиг л байна да.
Чамаас өнөртөж байгаа зү. Каменбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэвч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхээс илүү. Үгүй. Би ч гэсэн мууцсан мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн босдог гаргаж байгаа мó шоко? Би одоо яалтай билээ. Талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсвэлж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгэхдээ муухай өнөр өнөртэй байхад байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччихвэж дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалга намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Байцаарай. Бясалгач нь цагаан идэ шүү дээ. Сагдаан Брезил. Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хин бэ? Хоёлаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би талхны мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол той. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахаад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Аад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж санаа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басах чад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Тэр хоёроор яадгийг хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Утаатэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсаргаа. Наад бөмбөгөө шидчих. Банд юу гинэ?
Дараа нь үнэт хэдлийн дэлгүүрээр орё. Ах дүү бислэг байна. Цагтаа байна. Хөөе, бүхэдд прецел байна. Би ах дүү бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захирэг рүү шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатаа дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдгүй чи. Бөмбөг өгөл дөө. хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтак доожж байна уу? Чамайг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прецел. Сайн ажиллаа цагиргэн толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нөхөр хоёулын руу наруулвал 10 ана шүү. Тэр чинь их хэцүү шүү дээ. Цагта прецел байна штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яла. Хөө прецел яасан бэ? Прецел. Ой, хамаатай ойлоо дахин. Бас цагдаа юм байна шүү дээ. Ийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүх чинь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүх чинь асуудал гэж үү дээ. Прецелний түүхийг сөхвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Прецел хайж гэж байгаа юм байна. Нүхээ яах болж байна? Эдхий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрч болохгүй те. Дэдэнд юугаа шоколадтай өрөлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь бултаж чаддагч болоосоо. Надад давтагчгаа. Ой, шинкава бит яа. Эрэмчд буутай. Хайрын амиа битгий гарцуу. Би чаднаа. Юу болоод байна? Өгчөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг минь гэж. Бүх сумнаас ботчихгаа. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. Би буцаад шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, ус муухай болгов. Ой, шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Ой, прецел. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сураад алс болтож тагтаа ах トゥ бискийг барьж шударга ясны юм авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөглөх үү дээ. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи яста зөв сонголт хийсэн байх шүү. Шидэд хайч. Заримдаа энэ агуулгыг хэдэн зуун жил цэвэрлээгүй юм шиг санагдах юм аа. Бүгдийг цэвэрлэх гэж мод. Энэ юу вэ?
Энэ хайрцагын дотор Түүтэн Карамел хааны амин сүлд байгаа. Та хин гинэ сонсож байгаагүй юм байна. Энэ юу вэ? Эрдэнэс ч юм уу? Тиймэрхүү юм байгаасаа л гэж найдсан юмсан. Суу, наашаа хүрээ тэр. За, очлоо. Суу, ирээд үсийн тэмэглэхэд тусал да. Би юу? Танд уу? Ядах юм байхгүй. Үзээлзэг нэг хуваагаад үйлчлүүлэгчийн толгой дээр тавьчих. Аль хэдийн хаач авч байгаа юу? Чадахгүй бол яана. Тайвшир чи чадна. Чи чадна. Энэ чинь юу вэ? Хөөх. Өөлх юм алга. Яг миний хүснээр заслаа. Ямар гайхалтай загвар вэ? Ямар мундаг юм бэ? Яаж юм урдан засчих вэ? Би тэр залуугаар үсээ засуулмаар байна. Нэрээ шүү. Би хамгийн сайн үсчин. Чи найдвартай гарт байна. Тэр хамаагүй. Таны орон тэр залуугаар засуулмаар байна. Хүлээгээрэй. Үгүй, буцаад ир. Би тэр залуугаар засуулъя. Өмнө нь яагаад үс тасдгүй байсан юм бэ? Энэ Тутан Кармел үний юм шиг байна шүү. Тутан Кармел. Хөөе, би олчихлаа. Тутан Кармелхаа эртний дэлхийн түүхийн хамгийн агуу үсчин байж. Нууцлаг хайчаараа зэвсэглээд дэлхийгээр аялж эртний фрауны хайртай үсчин нь болж чадсан юм. Домог яриагаар бол хайч нь маш олон урлагийн бүтээл хийсэн. Жишээ нь агуу Спинскийн хөшөө шиг талах далайгаас явахдаа миний нарийн бовыг тавь гэж уйлсан нь алдартай болгосон юм. Зарим хүмүүсийн яриагаар хааны хайч нь анхны супер твийг хувааж 7 болгосон гэдэг. Хөөх, яста мундаг байж. Энэ хайч байгаа цагт би ноён талах шиг домогт үсчин болж чадна да. Шоко өглөөний минь. Сүү, өчигдөр юу болсон юм бэ? Яасуу? Нэг шөнийн дотор чи маш сайн үсчин болчихсон. Үйлчлүүлэгч чамаар засуулна гээд байгаа. Би Манай сүү нэг үс засаад үзье гэж бодсон юм шиг байна. Сайн байх нь аргагүй шүү дээ. Миний сургасан шав юм чинь. Өчигдөр миний харснаар бол ноёнтой шавн болчих шиг болсон да. Юу гинэ? сонирхогч лаз байх. Сайн байна уу? Энд суут үсчин ажилдаг гэсэн үү? Тийм ээ. Би яаж үйл Ардаа мөн байна. Алдарт үсчин сүү байна штэ. Хамгийн ойрхон хизээ цаг байгаа вэ? Чи захиалга ихтэй байгаа байх тийм ээ? Гиген кекс минь гэж би ийм дог харагдана гэж зүудэлж байсангүй. Амтд шаржиг нуур минь манай хотод ийм мундаг үсчин байдаг гэж үү? Уршаасуу! 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 Сүү завгүй. Тэгэхээр таал цэвэрлэх хийх болж тээ. Тэгэхээр хэлэхгүй юу? Энэ сууд арга барилыг та хаанаас сурсан бэ? Ноён талах надад мэдэх ёстой бүх зүйлийг зааж өгсөн. Тэгэлгүй яах вэ? Чи ноёнтнаас уран зэрэг авдаг гэж үү? Шоко би зайцхны ялгцыг цэвэрлэлээ. Сайн байна. Буланг бас цэвэрлчихээрээ. Болсон супер гоё. Шинэхэн сүү болохоор тэр байх л да. Гэхдээ л ямар ч өнцгөөс гоё гардаг юм. Их баярлаа. Ноён талхаа ариун цэврийн өрөө бүгд. Тэр нэг ноёл дандаа бөгдөрөх юм. Хамгийн шилдэг хайч. Энэ янзаараа хайчгүй болчихвол би яахаа мэдгүй л. Сүү, өнөөдөр ток шоутай штэ. Одоо очлоо. Хайч анаачихъя. Энэ нуна. За, сайн хичээгээрэй. Үргэлж хичээдэг. Сүү хааж чаавэ. Ток шоунд ярилцлага өгөх гээд явсан. Угаалгын өрөөг цэвэрлээд дууссан бол дараа нь сүүний ажлын өрөөг цэвэрлээрэй. Хөгшлөөд хөдөлж чадхаа байж тээ. Шавьяга дэндүү сайн сургахаар ингэдэг юм да. Ийм хайж байдаг үл үү?
зэвэрч гисэн байна шүү дээ. Энэ ч аюултай да. Хэрэггүй болцооч. Чихэр амтд зөөлөн чихрээ аваарай. Чихэр аваарай. Хоо яа юу? Энэ үгээр чихэр сольж авъя. Энэ хуучин хогоор чинь би юу хийм? Маа, Ганц ширхэгүү. би харин ч өгөөмөр байна. Наад чихэр чинь их чанартай. Тийм байна шүү. Энэ үгээр чихрэл хайчлаа да. Миний залуу байхасаа хийхийг хүсдэг байсан загвар байна штэ. Ямар хайч мэдэхгүй юм. Гэхдээ намайг энэ хайч хамгийн агуу чихэрч болгоно. Чихэр аваарай. Яасан гээ? Ноён талхаа та чинь юу хийчих вэ? Хогийг чихрээр сольж болохгүй юм. Та ойлгохгүй байна штэ. Шийдэд хайж байсан. Чимээгүй. Ахаа чин хайж аваад ирье. Болохгүй. Тэр чинь цор ганц хайж байсан юм. Чихрийн худалдаачин шинэ урлагийн бүтээлээр хотын ярианы сэдэв болж байна. Энэ гайхамшигтай бүтээлийг мушгаа талах хийсэн юм. Хэлэхгүй юу? Энэ бүтээлийн чинь нууц юу вэ? Мэдэхгүй. Олон жил тууштай байвал аяндаа гарт ордог юм шиг байна. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босхороо бэлтгэв. гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөөр багтаах гэж алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрхэг хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснээр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй
Ноён талхны хэлснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Хөө, энийг л жинхэнэ гялалзах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хэн бэ? Хэн ингэж хайчихва? Миний машин. Их хуучин гараад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвэрсэн нэмбэг шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л да. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнжээ. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болж хамаал өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөр авах. Оо тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие. Үгүй.